бүлэг дүүрэг. Хүнд мэс ажилбар ард хуцарч одоо надад тэнхрэх чухал байлаа. Өмнө нь би муу байсан болохоор энэ гэрт хэн амьдардаг, байр ямар зохион байгуулалттай болохыг сонирхох тэнхэл надад байсангүй. Ноён Ирланд эмч морийг гэртээ авчирч халамжлах хэрэгтэй. Тэр хайраар маш их дутагдж байгаа. Түүнийг эмнэлэгт удаан байлгаж болохгүй. Тэр энэ дудаан тисгүй гэсэн юм. Ингээд гэрт намайг авчирсан. Эхний 2 хоног би туйлын номоо чимээгүй байсан. Эрэгтэй эмэгтэй хоёр намайг үргэлж халамжилж, нарийн сайн хоолыг санал болгож байлаа. Энэ байдал дасах амаргүй байсан. Гэвч тэдний энэ халуун дулаан хандлага намайг баярлуулж байсан юм аа. Намайг тэд өндөр үнэлж, цаг гаргахыг битүүдэд таашааж талархан хүлээж авч байлаа. 3 дахь өдрийн өглөө Ирланд эмчирээд явсны дараа эрэгтэй надад би чам дээр хатагтай күйг авчрах бодолтой байна гэж хэлээд гарч явлаа. Удалгүй тэр хэн нэгэнтэй элдгээр шивнэн хөөсөөр орж ирлээ. Надад өгч ирээд тэр танилц энэ хатагтай күй. Чиний өмнө байгаа энэ эрхэм хатагтай Сиделовска. Энэ агшинд хорвоод өөр байхгүй хамгийн дотн дуу би тайшаан сонссон юм аа. Энэ дуу залуу хатагтай Сиамурих байлаа. Ямар гайхалтай дипоцон бэ? Ямар ахаагүй хүч вэ? Сэтгэл дадагдан гайхын зэрэгцээ миний хөөрхий ээж минь амьд сэрүүн байгаад энэ гайхалтай дууг сонссон бол гэх бодол толгойд орж ирвэ. Күй хатагтай орон дээр суухад эрэгтэй бид хоёрын дунд сууж байсан юм аа. Би хатагтай күй байна гэж тэр хэлээд одоо бид хамт амьдрах тул та намайг мисс Күй гэж дуудаж болно. Та юм харахгүй болохоор таныг хөдөлж явуулж эхлэнгүүт би бүгдийг зааж өгнө. Бүх та саад дотгор мөн хамгийн тогттой газар, хооллох газар гэх мэтчлэн. Ингээд манай энд хоолны үлдэгдэл идэх, хаягдал ухаж төнхөгц хэрэгцээ байхгүй. Муурт зориулсан хамгийн сайн чанарын хоолыг худалдан авдаг юм. Одоо анхааралтай сонсноо. Энэ гэрт мөрдөх дүрмийг танд танилцуулъя. 2 удаа давтахгүй. За, мисс Күй, би анхааран сонсож байна гэж номхон эвлэрэнгүү хэллээ. Ойдол таталдаж өвдгөө сэргийлж би бие баг зэрэг соллоо. Бид дүүблэн гүнлэнгийн харьяа говтаад байна гэж мисс Күй хэлээд манай гэрийн хадны оройн хэсэгт байдаг юм аа. Бидний яг дор 120 фут тэнгис цалгилж байгаа. Ойлгож байна уу? Унахгүй байхыг хичээгээрэй. Хэрв та аль нэг загсны дээрээс унах юм бол хүмүүс зүйлээс харамсах болно. Ирж очихсдын дунд нэр төрөө бодож явах хэрэгтэй. Та ПСК гэдгээ үргэлж санаж яв. Гэсэн хэдий ч гэр бүлийн гишүүдтэй тоглож зугаацахыг бүрэн зөвшөөрдөг юм аа. Уучлаарай мисс Күй, ПСК гэж юу юм бэ гэж би асуулаа. Харж байна уу? Та аргуул хөгшөж мунхарлаа юу да гэж Күй хэлээд Продостская Сиамская кожа. Сайн үлдрийн Сиамур. Үнийг хэлэхэд та бусдаас илүү ухаалаг, сэтгэх чадвартай гэдэгт би найдаж байсан шүү. Харин одоо та миний үгийг бүү таслаарай. Танд амин чухал мэдээлэл өгөх гэж байна. Уучлаарай, мисс Күй, таны яриаг дахин таслахгүй гэж би хэлв. Бодол болон жихээ нэг майцнаагүй өргөжлүүлэн таны эрэгтэй гэж нэрлээд байгаа тэр хүн бол Төвд лам Лувсан Рампа. Тэр Сиамурын хэлийг та Викториос дутуугүй ойлгоно. Тийм болохоор өөрийн бодлоо түүнээс нухыг оролдохгүй байхыг хичээнэ. Тэр биерхүү сахалтай, халзан түүнээс гадна 1 мөн 2 удаагийн зүрхний хурц дутагдлаас бараг үхээсгсэн. Тэр үнэхээр бие муутай. Нэг хэсэг түүнийг алтгам гэж би хайдаг байсан. Өвдөх гэдэг ямар болохыг би мэдхээс хойш сэтгэлээс ойлгон толгой төглөө. Мисс Күй цааш үргэлжлүүлэн хэрв танд ямар нэг асуудал тулгарвал түүнд хандаарай. Тэр танд туслана. Хэрв ямар нэгэн онцгой юм эдмээр санагдвал бас түүнд хэл. Тэр таны бодлыг маад дамжуулах болно гэлээ. Маа гинү? Ингээд та ээжтэйгээ амьдардаг хэрэг үү гэж гайхан асуухад битгий инээд хүргээд бай гэж мисс Күй огцом хариулаад маа гэж Рэп таны эмэгтэй гэж нэрлээд байгаа хатагтай. Тэр бидэнд зориулж бүхнийг худалдан авдаг. Аяг тавг угаан бидний орыг засна. Хураан бидэнд хоол бэлдэнэ. Тэр өөрийн орон дээр хамт унтахыг бидэнд зөвшөөрдөг юм аа.
Би түүний муур харин та бол ламынх гээд сэхүүндүрээр имнэмсгэлээ. Та энэ өрөөнд ламын дэргэд унтах болно. Өө нэрээ та маг харж чадахгүй шүү дээ. Тэр өндөр биш, тааламжтай, дулаахан харцтай, өвдгөн суухад нэг нэвтэйхэн, зөөлөн, бүх биеэр нь товоож илэрсэн булчингууд нь таатай. Түүний өвдөг дээр гарч суухад таныг юу ч нохгүй, тун айтайхан. Хэсэг зуур бид чимээгүй суусан. Миску амьсгалаа дарж би гинт цутган орж ирсэн мэдээллийн талаар тунгаан суулаа. Санаандгүй байдлаар Миску сүлнийхээ үзүүрээр тоглоод цааш нь түүнээс гадна бидэнтэй хамт гэр бүлийн өөр нэгэн гишүүн бий. Англи залуу хатагтай. Тэр нилээд өндөр, хатангар туранхай. Түүний өсний өнгө яг миний нэгэнтэй харсан том мармеладын шиг. Тэр дүлгөөн таныг таны ачийг үргэлж хариулах болно. Харин сонноос түнд аврах том биетэй нохоо түүний гүлгэнүүд бүхнээс илүү таалагддаг юм. Нохооны эвгүй үнэр гүлгэнийг нохорлон түүний хувьд дараатай биш ээ. Одоо болонгүй пипиг амрах хэрэгтэй. Яриагаа дараа үргэлжлүүлэн бисгэж лам хажуугаас хэллээ. Миску гар дээрээ аваад тэр өрөөнөөс гарлаа. Би түүний орон дээр хэсэг гівтгэд надад нэн таашаалтай байсанд өөрийн үгээр талархал илэрхийлж байсан юм. Гайхалтай, хизээч дахиад бусдын үлдэгдээр хооллохгүй. Надад зориулж авсан хоолыг би идэх дуртай. Би хүсэмжит нэгэн байхыг үргэлж мөрөөддөг. Энэ бол насан турш надтай хамт байсан. Одоо би үнэхээр хүсэмжит нэгэн болсон. Таатай наргүй баясан инээгээд би гүн нойронд умблаа. Мистеслийн шарах багбагаар аниж миний ойдлыг авлаа. Одоо би илүү хөнгөн хөдөлж явж чадхаар болсон. Би хараагүй болохоор эхлээд туйлын болгоомжтой хөдөлдөг байсан. Дараа нь миний итгэл нэмэгдэж дээр нь эргэн тойрны эзүүс үргэлж байрандаа оршдог нь надад туйлын тустай амар хэлбэр байсан юм аа. Миску зарим үед намайг замцалж хаашаа юу байгааг хэлж өгдөг байсан. Орж гарсан амтан болгонд миний хараагүй болохыг мэдээж урьдчилан сануулдаг байсан. Хараагүй гэвүү яачхан тэрвэ? Яагаад хараагүй байх билээ? Ийм гоё хоёр том цэнхэр нүдтэй мөртлөө гэж гайхна. Явандаа миний байдал улмаар дэрдэж цэцэрлэгээр зугаалахыг зөвшөөрдөг болов. Тэнгисийн сэрүүн агаар, ургамлын цэсгсийн анхлын үнэр энэ бүхний хоршил нэгэн гайхалтай. Нэг хэсэг миний өмнө хин нэгэн хаалгаар орох үед хаалга гагдаж би гадна үлдэх юм шиг айдас нөмөрч болгоомж төрдөг байсан. Миску заримдаа надаар тохиурхаж "Фипи, битгий хөгшин тэнгийн дүүр үсгээд бай. Эцсийн эцэст бид энд бүгдээрээ хүмүүс. Хинч хизээч чиний өмнөр хаалга хаахгүй. Хизээч ойлгоо" гин. Би заримдаа бүлээн зүлгэн дээр хэвтэж амардаг. Миску орчин тойрны байдлыг надад өнгөтөөр зурглан тов тодорхой ярьж өгдөг байсан. Тэнд бидний доор тэнгисийн давлгаа цагаан хөөс мутраар биднийг илбэн таашаалтай. Тэнгис догшрон давлгаалах өдрүүдэд байрны доохон хэсэгт орших агуун аманд ус хуйлран царцрах нь хадан зохиог бүхэлд нь тасар татаад авч отоход ойрхон мэт сэтгэл төрүүлнэ. Зүүн тал долгион хагалагч түүнээс алсад тэнгис төрж орсон хошуунд гэрэлт цамхаг сүндэрлэнэ. Эргээс ойролцоогоор милийн зайд Ирландын мэлмийн нэртэй арал оршноо. Энэ арал Ирландын тэнгисийн жижиг амыг хамгийн догшин давлгаанаас халахлан оршино. Эргийн шугамын баруун талд чөтгөрийн шүд нэртэй хадан хясаа тэнгис рүү төрж орох бөгөөд хүмүүсийн усанд орох талбай томоохон давлгаанаас хаацаална. Миску усанд сэлж байгаа хүмүүсийг ажилтнанд суух туйлын дуртай. Хэрв би хараатай байсан бол энэ бүхнийг адилхан толтон суух сайхнаа гэж бодол зарим үе төрнөө. Байрныхаа нь говьд болдог толгой бусдаас ялгарн харагдана. Зарим цэлмгүүдэр түүний оройгоос их газрын Уэльсийн уулс хойд Ирландын морн нурууг харж болохоор байлаа. Аз жаргалтай өдрүүд үргэлжилсээр бид бүлээхэн их нарны элчин тухлан Миску манай гэр бүлийн талаар надад хөөрч суулаа. Явандаа миний өмнө гэрийн хаалга хаагдаж гадна хоцрохгүй гэж санаа зовхыг болсон. Мөн авраг
бүдүүлэг Томын саварт өртгөөс айх нэгэнд хэрэггүй. Мискугийн хэлснээр одоо би өөрөө хүсэмжит нэгэн болсон. Надад анхаарал хандуусны ачаар харанхуй жижиг өрөөнд хоригдож байсан цэцгийг наранд гаргасан мэт би сэргэн өндөсөн юм аа. Тэр нэгэн үе бидэнд бүгдэд таатай байсан. Лам намайг нэгэн залуу модны доод мөчөр дээр суулгаад унгаас булгоомжлон дэргэд харж зогсдог байсан. Би өөрийгөө Деважингийн цэцэрлэгт байгаа мэдээр төсөөлөн амгалан жаргадаг байлаа. Эхний үед тэнгисийн захлаанууд намайг айлгадаг байсан. Салхи хэсгэрүүлэн толгой дээгүүр нисээд чангаар ойрлолтон "Хүүш, энэ модны доор байгаа мурыг харж байна уу? Түн рүү дайрч хаднаас унгаагаад хооллол ямар вэ" гэцгэн. Тийм үед Миску манай Сиамын тэмцлийн баатарлаг үрээг хадаж соёогоо гарган тулаанд бэлэн болохоо илтгэдэг байлаа. Тэгсгээ дагаар талвчны эсгэрх чимээ намдаж шууд толгой дээгүүр хідэн хорон мэргэлдээд холтон олддог байсан. Үүний шалтгаан надад сонирн байсан. Харин би үргэлж асууж шалгах дуртай биш. Дараа нь би учрыг ойлгосон. Загасчдын хөлөг онгоц эрг рүү эргэн ирж усан цэргүүдийн хөлгийн давцанг цэвэрлэх үед шууд бэлэн гэдэс дотроор хоолдог болохыг мэдсэн юм аа. Нэгэн нарлаг өдөр дундын үеэр би Вероникийн бутны цэцэрлэгт ургамал цүүдэрт тухлан байтал Мискугийн дуу гарч "Фифи, замд гарахад бэлдээрэй" гэв. Замд гарах гинүү машинаа руу би гайхаж балмагдан айдас тавтлаа. Машинаар гэдэг дээр асуудлын гол байсан. Харин Миску сэтгэл хангалуун байгаа нь илхэн байлаа. Би сандрангуу "Миску, би машинаар явж чадамгүй байна. Намайг хаа нэгтээ үлдэж болохгүй юу" гэж хэллээ. "Фифи, хурдлаарай. Замд гарах гэж байна" гэж лам дуудлаа. Би айж мэгдэн хөдөлж чадахгүй байхад тэд намайг өргөн машинд аваачсан. Мискугийн хувьд бөөн баяртай амтан ямар нэгэн дуу амдаа аялан машин руу гүйж ирээд "Чур, урд суудал минийх" гэж орлов. Машиныг хэн жолоодох вэ? Миску лам уу гэж болгоомжтой асуудлаа. Мэдээч тэр түүнийг үргэж лам гэдгээ бол эзэн гэдэг гэж бай гэлээ. Мэдээч лам уучлаарай, эзэн машины урд суудалд Мискутэй зэрэгцэн суулаа. Маа намайг гар дээр авч арын суудалд суув. Магийн хажуу залуухан англи бүсгүй. Түүний нэрийг би хэлж чаддаггүй байв. "Суулаа. Чи хаалгаа сайн хаасан уу?" гэж эзэн асуухад "Мэдээж хадгаараа л хаасан" хэмээн маа хариуллаа. "За явъя л да. Цаг яваад байна шүү дээ" гэж Миску шавдууллаа. Төдөлгүй эзэн машинаа асааж бид замд гарлаа. Зөөлөнжиг төдөлгөөн бүвээлэх мэт таатай. Франц Америкт туулж өнгөрүүлсэн аяллаас Тисондоо тэнд надтай харцсан хүмүүс тоомжиргүй ширүүн авиртай. Тэдний гарт би золтой л өвчлгөө амьд гарснаа саналаа. Болдгийг уруудаад бид огцон мэргэлт хийсний дараа хэдэн миль яваад эсвэл хэдэн километрч байж болох. Тавчхандаа 3-4 минут яваад баруун тийш огцон мэргүү. Минут хэртээ яваад зогслоо. Мотор унтарч тэнгисийн үнэр мэдрэгцэн. Тэнгисийн зүгээс цацрах чиглэг нарийн туслууд миний хамрыг гжигдэн байв. Хаасайгүй хүмүүсийн дуу гарч мотор асах чимээ сонсогдов. Шин загсны үнэр мөн наранд удааснаас баг зэрэг муудах төлөв орсон үнэрүүд ялгарч мэдрэгдэнэ. Утааны үнэр, давирхаацсан ган татгалгын үнэр мөн хамар цоргино. "Аах, ямар гайхалтай вэ? Загас үнэртэж байна. Бууж авдаг юм билүү" гэж англи залуу бүсгүй дуулдлаа. Тэр бууж өөрийн танил эрэгтэй дээр очин дөнгөж барьсан шинэхэн загас худалдан авлаа. Тэр дортой загсаа машины ачааны хэсэгт хийж эргүүлэн хаагаад эргэж суув. "Миску, ямар газар ирчих вэ?" гэж би аяархан асуулаа. "Энэ үү? Тэнгисийн ам. Загасчдын хөлөг энэ дэрх тоолонд бидний хоолыг авдаг юм. Бидний нэг талд өндөр хатан хясаа, нөгөө талд тэнгис цалгиж байв. Эрэгт ирсэн хөлгийг тогтоон барихын тулд ган татлахаар аргамжаад загасчдын баг сэтгэл амар ажиллааг гүйцэтгэдэг юм аа. Угтаа чамд сонирн байна уу? Утаанд сойсон загас муудхан удаан байдаг. Утсан болоод ч юм уу нэрээ муудсан үнэр мэдрэгдээгүй. Эзний судлын төршлөг өөд өсрөн гараад одоо юу хүлээгээвэ?
Портмалмок явъя гэж тэр шавдуулав. Хүү чи үнэн дэвчээргүй амт юм аа гэж эзэн хэлээд машинаа асаалаа. Би дахиад замд гарлаа. Мисс Гүү гэд сэтгэл зовнингүй залуу англи бүсгүй нэрийг би дуудаж чадахгүй юм. Хэлэх гэхээр харамж том санаанд ороод болж өгдөггүй. Яадаг үлээ гэхэд Мисс Гүү хэсэг бодлогошсноо. Үүнийг би мэдэхгүй байна гэснээ тэр гинэт тусан босож. За би олчихлоо. Тэр ногоон хослол өмсдөг. Өндөр туранхай, усан шаргал өнгөтэй. Тийм болохоор Фифи түүнийг Лютик гэд нэрлэж. Тэр өөрөө ямар мэдэх биш гэлээ. Баярлалаа Мисс Гүү. Үүнээс хойш би түүнийг Мисс Лютик гэж нэрлэх байх болно. Мисс гэж хинч биш гэж тэр өгөөсгээд. Бид түүнийг Мисс Лютик гэж нэрлэж болгоч тэр өөрөө Миссис. Чиний нэгэн адил түүнд зулцгнууд байсан шүү дээ. Одоо чи Фифи Францын инэрэнгүй элдэг нэгэнд биш. Одоо чи гэртээ байна. Тийм болохоор зүгээр л эзэн ма Лютик гэх зэргээр ярьж байгаарай. Харин энд зөвхөн би л Мисс Гүү. Машин зөөлөн гусах мэт урагшилсаар үүнийг сайн анзаарах завдалгүй явдал бид зорьсон газраа хүрээд ирлээ. Бид зогсож хаалга онгойход намайг гадгаш гаргалаа. Ах, жинхэнэ амьдрал чинь жохом энд биш үү гэж Мисс Гүү хашгирлаа. Зөөлөн гар намайг өргөж хөлийг маань эсэн дээр гიშгүүллээ. Мэдэрсэн үү Фифи? Элс гэж эзэн хэлв. Дараалан нэрх давлгаа хадыг мөргөөд буцах сонсголонтой танил чимээ намайг давшруулж дээрээс нь нар татаийн нурууг минь хүлээцүүлж байв. Мисс Гүү баяр хөөр болон эсэн дээгүүр гүйж сэтгэлийн хөдлөө нууц чадалгүй шогширч байлаа. Манай гэр бүл, миний гэр бүл зэрэгэлдээ тухлан тайван амаргалан сууцгаана. Би тэдний хүлд сууж тэнгисийн чулуугаар тоглон саатаж байлаа. Би дэндүү хөгшин бас эрүүл биш биетэй болохоор Мисс Гүүгийн адил хөнгөн хөдөлд тоглож чадахгүй. Нарны дулаан элчин тоглон хэвцэн би мөдгөн нойрон дийлдэн унтаад өгсөн юм аа. Нар үүлний цаана орж баг зэрэг бороо шивэрлээ. Хачин юм да гэх бодол төрөн яагаад би энд ирчихв гэж гайхан эргэлзлээ. Тэгснээ гинт ухаарч Австрали аялд гарснаа мэдсэн юм аа. Хөнгөн бэсрэг үйл мэд тэнгисийн эргийн дагуу хөвж их газрын гүнлүү чиглэн аврах том нисэх буудал Лебуржагийн дээгүүр гарч цааш алсран одлоо. Игц чулуун цайвар замын дагуу харгуул хамгаалалт адил игнэн зогсох улиангарын үргэлжилсэн урт игнээ харагдана. Будан дотроо сүмийн орой шогуур үзүүр зохон үзэгдэнэ. Модтын цаана харагдах чимээгүй хотын дээгүүр газрын хөрсөн дор гүн нойрондоо мөнхөрсөн нэгэн үеийнхнийг санагалзан нулим сунгах мэт зөөлөн бороо шиврэн бороо туслан орж байлаа. Би үйл мэт хөнгөнөөр гулсан хөвсөөр дошилж эхэлсэн. Энд гинэт гэгэн дурсгал зориулав гэсэн бичээс оц харлаа. Австралид бүгд хардаг. Эхлээд би юу ч ойлгоогүй. Тэгснээ хормын дараа ухаарсан юм. Эн чинь мадам Альбертны оршуулга байна шүү дээ гэж би хашгирсан. Холоо зангирч нулимс урслаа. Ганцхан тэр л намайг хайрладаг байсан юм аа. Одоо тэр байхгүй. Харин би аз жаргал дөнгөж явна. Яалтай ч билээ. Энэ зовлонт ертөнцийг орхисон одоо тэр мөн өөрийн аз жаргал хайр инэрлэлтэй учирсан байгаа. Хүн дээр санаа алдаад түүний оршуулгыг сүүлийн удаа нэг хараад эргэж хөөрсөө. Миний доор манаач өөрийн шовгорын оролцох цасыг цэвэрлэж харагдана. Хамнаас гинжээр уяатай нэгэн нохоо намайг хараад буцаж тогшрох харагдлаа. Нэг доор нэгэн байшин онцгойрон сүр бараатай харагдана. Харин тэндээс ийдэг биш хүйтэн амьсгал анзаарагданаа. Орхийг хориглоно гэсэн санамж мэт. Гадна дэвсгэр рүү дипломат хатагтай гарч ирлээ. Зөнгөө би түүнээс холдон зайсан. Гэвч түүний мөрний төвшөнд хөвж яваа намайг тэр хараагүй мэдээж. Тэр турж ицсэн царай алдсан харагдана. Үргэлж сэтгэл дундуур явдгаас үүдэлтэй нүрний үрчлээс түүний төрхийг улам эвдэж уруулын булан нь огцом доош суужээ. Баяр жаргалгүй баргар төрхийг нь түүний нэмхэн уруул бусдаас гоц ялгарах хамрын нүх улам тодтгоноо. Алимны хөвшин модыг эргэх санаа дурж ойртон очоод зосон гахад тусваа.
мод байхгүй. Түүнийг хөрөөдөж унгаагаад хожуулыг нь хүртэл үнцээр нь сугалж хайсан байлаа. Чимээ аниргүй харамсан гашуудаж хэсэг хугацаанд би тойрон эргэлцсэн. Дараа нь ягаад чимбэ өөрийн мэдлгүй удаан хугацааны туршид миний ганцхан гэр орон болж байсан уучин сарвч руу очлоо. Зүрх минь гинт Йокийн хормын зур зогсов. Миний найз алюминий модны үлдэгдлийг ханын доорх түлээний дээр хайсан байлаа. Хаалга жахран дугарч сарвчнаас Фиер гартаа сүх байран гарч ирлээ. Тэр сүхийг далайхад би айдас давтан энэ газараас хурдхан зайсан. Эй Фифи гэж дуудаад эзэн намайг хүүхэд адил мөрөн дээрээ суулган авч явах зураа. Чи халуун наранд ном унтаж хар зар зүудэлсэн. Чи намайг гайхшруулж байна Фифи гэлээ. Саяхны харсан зүйлээс би минь өөрийн мэдлгүй дагжиж санаандгүй хүн талархлыг би мэдэрвэ. Эзэн лөө эргэж хараад би чихийг нь долоосон. Тэнгисийн дээрх хэрэг рүү дөхөж очиод тэр зогслоо. Намайг мөрнөөсөө буулгасангүй. Чи одоо юу мэдэрч байгааг би ойлгож байна Фифи гэд. Ойлгож байна уу? Ди бас баггүй бэрхшээл туусан хүн гэлээ. Миний шилэн хүзүүг нэг илснээ гэр бүлийн бусад гишүүд рүү явлаа. Одоо буцах болоогүй юу? Буурал имээ ядарсан байна шүү гэлээ. Би үргэлж мяу гэж давтан талархсаар л байлаа. Хин нэгэн чиний тухай бодож чамтай харилцан ярилцах гэдэг ямар их таашаал вэ? Бид машинтаа суугаад гэрийн зүг хөдлөв. Магадгүй би үнэхээр зөнөж хоцорсон хөгшин муур болжээ. Мэдээж энэ байдал хараагаа алдсан, хар гамшиг нөлөөлсөн. Бас намайг хаа нэгтээ мартаад өргөчих вэ гэсэн айдас одоо болтол надад байдаг юм аа. Мисс Квегийн хувьд бол байдал өөрөө. Түүний сэтгэл санаа хэвийн, доктортой юу ч түүнийг жанжин шугамаас хазаалгаж чадахгүй. Ямар ч тохиолдолд тэр нөхцөл байдлын эзэн байж захиран зохицуулж чаднаа. Харин би заримдаа хачин чихтэй авир гарах нь байдгаа. Ийм байхад намайг үзэн үнэн зүрхнээсээ хайрлан хүндэтгэлдэг тэднийг би чин сэтгэлээсээ биширдгээ. Ганцаардлын зовлон амсаж мэдрэхгүй амьдрын гэдэг миний хувьд авгаах ят жаргал. Хүсэж мөрөөдсөн амьдрал, олон жилийн турш бүрэлдэхүүнсэн одоогийн дүүрэн жаргал миний хүслийн өдөн жигүүрийг дахиж ургуулсан. Амжирах хүч итгэлийг надад бэлгэлсэн юм аа. Би говт болдгийг давж замын дагуух тарамбайны замыг өнгөрлөө. Дахиад өксөр уруу доош тосгонд руу уруудаад дараа нь том сүмийн өмнөөр баруун тийш эргэж ноён хатагтай Огреди нарын гэрийн урдуур өнгөрч зүүн тийш эргээд манай гэр хашааны завсраар инхрийхэн настай ноён ловтус манай цагтаа харж зогсноо. Түүнтэй ярьж хөрөх боломжийг бид хизээж алгасдаггүй. Эзэн хэлэхдээ ловтус Ирландын шилдэг хүмүүсийн нэг. Тэр бүхэл дэлхийд ховорхон сайн хүн гэснийг саналаа. Би нэлээд ядарсан болохоор гэртээ ирсэнд баяртай байлаа. Жаахан мэдэж угаад эзний орон дээр гарч ээжимэн аялдаг бүүвэн дүүг санагдуулан тэнгисийн далоорлох чимээнд дунтаад өгөх хүсэж байлаа. Гүн нойрон давтахын өмнө бүүвэн дүүг санагдуулан тэнгисийн давлгаа гэх мисс Квегийн хэлхийг сонсогдлоо. Хаалга аяар хаагдаж нам бүнгүн болов. Хинч намайг одоо мөрдөхгүй. Түлээний сарвчанд хийж төгчгүй гэсэн итгэлээр амар тавин норцох юутай сайхан бэ. Би энэ гэр бүлийн гишүүдийн хүндэтгэлийг хүлээсэн. Тэдний нэгэн адил эрэгтэй болохыг алхам тутам мэдрэх ямар гайхалтай вэ. Сэтгэл ханамжтай, санаа алдан биеэ хураа чивтээд хөрхирч гарлаа. Фифи, буурал имээ, орноос өндөөдөө эзэн хэвтэж амармаар байна. Квэ, бусдыг битгий залхаа да. Фифи орыг эзэмшчил байг. Түүн рүү орилох хэрэггүй. Дууны өнгийг сонсоход эзнийг энэ байдал бухимдуулсан нэртэй. Би очныг илүү мэдрэхийн тулд толгоогоо өргөөд шал хаана байгааг тодорхойлж орноос үсрэн буулаа. Зөөлөн гор намайг тусан авч орлоо эргүүлэн тавьсан юм. Эх Фифи, чи бас Квэ шиг хачин ааштай юм аа. Орон дээр гар, надад хань хор болоод хэвтчихтэл бай гэлээ. Би ч байрандаа үлдсэн. Лам, өөчлөөрэй эзэн. Нилээд би төлд султай хүн байсан.
Өмнө нь тэр уучигны сүрээгээр өвчилж байсан. Хэдэн жилийн өмнө миний нэг зулцаг энэ өвчнөөр өнгөрсөн. Хэдий эмчлүүлсэн ч түүний уушиг нэг мөсөн сэвдсэн байлаа. Мөн 3 удаа зүрхний тэтэм суцны бүглэрэл болж мөн бас бус эмгэгээр шаналж байв. Миний нэгэн адил түүнд илүү сайн амралт хэрэгтэй байсан юм аа. Заримдаа тэр бүхэл шүнжин унтахгүй, өрөөгөөр холхино. Өвдөлтөөс болоод тэр хэвийн амарч чаддаггүй. Би түүнийг ямар нэгэн байдлаар тайтруулах санаатай хажууд нь байдаг байсан. Бид хоёул хамтдаа өнгөрүүлсэн урт шөнүүд энэ амьдралын хамгийн хүнд үеуд байсан юм. Шүнийг түүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд би өдөр нь нойр авдаг байсан. Маа эсрэг өрөөнд унтдаг. Түүнийг мисгүй харж ханддаг байсан юм. Лютик доор унтна. Түүний өрөөний цонхоор Ирландын тэнгис цэлгийж харагданаа. Өглөө бүр Ливерпулээс Дан Лаукер бомтыг чиглэн явах усан онгоцыг харж болно. Эзэн бит хоёр Балкаскадын болон руу харсан өрөөнд унтнаа. Манай өрөөний цонхоор тэнгисийн ам мөн Ирландын тэнгис харагдана. Эзэн хитэн цагаар орон дээр сууж өөрийн хүчрхэг Япон дурангаар цаг мөч бүр хувиран солигдох тэнгисийн зураглалыг харан сатаарна. Манай хуучны сайн нөхөр Брэд Кемпбелл энэ дурангийн линзнээс сулхан хэсгийг нь авч оптикийн гажилт өгдөггүй сайн шилээр сольж өгсөн юм аа. Бид хоёр ингэж суухад тэр өөрийн харсан байгалийн үзэгсэн шагшин өгүүлж зураглалыг бодлоор надад дамжуулахад би мөн боддоор хүлээн авч түүний нэгэн адил тод харж чаддаг байсан юм аа. Тэр мөн Ирландын мэлмийн тухай олон жилийн өмнө зөрөгтэй хэсэг ламнар тэр газар жижигвтер сум барихаар шийдсэн. Догшин салхит эдний хөдөлмөрийг хормын зур өгөх хийсэн талаар надад ярьж өгсөн. Ирландын мэлмийн талаар мөн Миско нэгэнтээ өгүүлсэн. Нэг удаа эзний хамт тэр жижиг заваар тийш явж очин энэ арлын элсэн дээр тэр тоглосон байна. Мөн энэ арал дээр амьдарч тэнтгийн шөвөө тулай мэтийг айлгаж сандраадаг. Тэнгисийн дээрэмчин муруудын тухай тэр өгүүлсэн юм аа. Харин эзэн эдгээр дээрэмчдийн талаар надад юу ч яриаггүй. Магадгүй мурууд тэгж доошоо орно гэж тэр итгээгүй байхаа. Харин нэг удаа дээрэмчин хүмүүсийн талаар ярьж бүр заримынх нь нэрийг дурдж байсан. Манайх ороонд цөөхүү дээрэмчид байдаг байсан. Эзэн бараг бүгдийг нь мэддэг ба өөрийн дэлгэцтэй камераар тэр олон зураг дарсан байдаг. Маа бас зурагчин. Тэр гадагш явах болгонд цүнхэнд нь ботоо аппарат өргөлж байдаг байсан. Гэсэн ч түүний хамгийн гол ажил биднийг харж хандах, эзнийг асарч өшөө хэдэн жил амьд мэд явуулах зорилго байсан юм аа. Ийм болохоор тэр үргэлж завгүй. Мэдээж энэ гэрийн гол зохицуулагч нь Миско. Гэр бүлийн гишүүн бүр өөрийн үүрэгтэй. Гүйцэтгэлийг нь тэр хянана. Машинаар хаа нэгтээ явах бол тэр хизээж дутхгүй. Лютик бас завгүй нэгэн. Гэрийг харж хандахад туслана. Эзний хамт удаан салхилж уран зураг бүтээх ажилдаа шин санаа олж авнаа. Миско эзэн хоёр надад түүний маш авьяаслаг зургаач болохыг хэлсэн болохоор би энэ номын зургийг хийж өгөхийг түүнээс хүссэн юм аа. Түүнээс илүү хийж чадах хэн нэгэн байхгүй. Миско зөвсөн билээ. Надад өөрийн нүдээр харах хүсэл хэдий байвч харамсалтай нь миний хараа хизээж эргэж ирэхгүй. Эзэнд зүрхний ордос приступ буюу дайрлах тохиохоос сэргийлж түүнийг эргэтэн оронд нь орлуулахыг би хичээдэг байлаа. Дараа нь ноён ловтус хизээж очлон ирэхийг хүлээн. Ноён ловтус өндөр нуруутай, өргөн мөртэй эрэхтэй. Би түүнд үнэн сэтгэлээсээ хайртай байсан. Тэр бүхэл Миско түүнд дурлсан байсан. Энэ тухай дурсахыг тэр өөрөө зөвшөөрсөн. Өөр нэгэн хүсэмжит зочин бол Огрейди. Тэр бол хизээл бол хизээ. Биднийг эргэж ирнэ. Түүний манай гэр бүлийн гишүүн шиг дотноор хүлээж авна. Брэд Кемпбелл болохоор бидний хүлээлтээс үл хамааран ховор ирнэ. Тэр маш завгүй нэгэн. Тэр гайхалтай ач хэсэг хүн. Нэг удаа би аялын тухай жохомтоо онгоцоор аялах тухай хэлцэж байлаа. Энд Миско яриаг эхэлж бид нэг удаа Англиас ниссэн юм аа. Ямар их догдол вэ? Авиа компани төлөөлөгч хүмүүс зорчдог салонд муур авч авахаас татгалзсан юм аа. Тэгэхэд эзэн тийм байж
Тэд миний муурыг ад үзэж байгаа бол намайг ч мөн адил салуунд харахыг хүсэхгүй байгаа юм байна. Тийм бол бид өөр онгоц хүслүүд нэг мөр бүх хогшлоо аваад явъя гэсэн юм аа. Бид хүсний онгоцоор ниссэн. Тэнд эзэн кислородтой баллон өгсөн. Дараа нь Дублинд очиход эзэн аэропортын ажилтнуудад ургуутсаж бухимдлаа илэрхийлсэн юм аа. Учир нь тэд эзнийг дахир дутуу хүний тэрэгэнцэд суулгахыг санал болгосон юм. Мисс Кугийн төлөө тэгж их санаа тавьсныг сонсоод энэ гэр бүл чин сэтгэлээсээ талархах хүсэл төрж ингээд намайг ч гэсэн хүний нэгэн адил хамгаалж халамжлах болно гэж бодоход туйлын таатай байлаа. Эзэн хошин үгээр тавлаж ховч шивдэртэй 2 хос хөгшин муужгай гэж шоолоход бид хөвгөлтэй инээлдэв. Нэг өглөө би мисс Куд хантан миссис О'Трейнти үргэлж манайхаар ирдэг. Түүний ноёнтой яагаад үзэгдэхгүй юм бэ гэж асуухад аах эрхэм минь тэр үргэлж ажилтай байдаг. Тэр Ирландыг захилгаанаар хангадаг дээд удирдлага. Энэ ажил хэрв саатвал бид яаж сайн хоолой бэлдэх вүлээ гэсэн юм аа. Мисс Ку бид металл савсан хий хэргэлдэг биш үү? Тусгай хүмүүс 3-7 хоног тутам авчирдаг аа. Фифи гэд мисс Ку залхсан байртаа санаа алдаад эзнийг улбарлах мэдвэрэн. Фифи хүмүүс зөвхөн өдөр хардаг. Харин гэрлэгүй үед ямар нэгэн юмыг үзэхийн тулд цахилгаан хэрэгтэй. Тийм биш үү? Чи харахгүй болохоор үнийг мэдэхгүй байх шиг байна. Гэрт утсаар дамжуулж таднаас үлгсэн шилэн лонхнууд байгаа. Хүмүүс тэр утсаар цахилгаан энерги өгөхөд гэрэл аснаа. Би цахилгаан хэрглэж байгаа нь Фифи. Тэр эргэж амандаа энэ мурууд элдв асуултаар залхаачих юм а гэж гөвтөнлээ. Бид үнэхээр цахилгааныг байг хэргэлдэгэ. Маа эзэн 2 олон тооны өнгөт зураг авч дараа нь тусгай шидэнгийн тусламжаар дэлгэцэн дээр үзүүлдэг байваа. Энэ гэрлийн өмнө сууж дулаахан элчэнд нь нуруугаа их надад нь таатай байдаг байлаа. Говьдо телефон байхгүй. Хин нэгний хэлснээр Ирландын харилцаа холбооны газарт утасны шугам хүрэлцээгүй юм байна. Энэ байдал хэдий надад ач холбогдолгүй мэт боловч бусад орны жишгээр шугамыг яагаад өргөжүүлж болдоггүй билээ гэж би гайхаад ойлгож чадахгүй байсан. Бид О'Трейди хатагтай утсыг хэргэлдэг. Тэр дуртаяа бидэнд ашиглуулдаг байв. Виот манай хурш бүсгүйг тэгж нэрлэдэг. Маа хайрладаг. Эзэнд бас тэр таалагддаг. Эзэн ноён Ловтустай хөөрөлдөж хамт цагийг өнгөрөх дуртай байсан. Ноён Ловтус ихц налуу болдгийн билээр тойрон Балкаскадын роудыг чиглэн хүмүүс олноор цугларч амарч зугаацах дуртай. Тэр газрыг зорин бодлоо төвлөрүүлж алхах дуртай. Түүний ингэж явах нь тэнгисийн ам руу харсан манай том цонхоор илхэн харагданаа. Албан ажлаас гадуур үед ноён Ловтус манайхаар байнга ирдэг. Тэр манай гэр бүлийн хүсэмжиж очин байсан юм аа. Зарим үед эзэн орондоо байх ба ноён Ловтус сонхны дэргэд түүнийг өдөөс харан суун. Түүнээс гадна бид олон улсад өрнөж буй үйл явдлын талаар мэдээ байнга сонсдог байсан юм аа. Эзэнд маш хүчирхэг богино долгионы радио хүлээ авахч байдгаа. Хятад, Япон, энтхийн сувгууд барина. Тэр бүх хэл Ирландын цагдаа болон галынхны мэдээг сонсгоно. Би Сиамын эсвэл миний өвгд эцсийн үлгийн нутгийг дэх Талиандын хөгжмийн нэвтрүүлгийг сонсох дуртай байсан. Эдгээр хөгжмийн аяг шиг бүх биеэр дэмнэн хэмнэлтэн толгоогоо үл мэдэг хөдөлгөөн сонсож суух надад таашаалтай байлаа. Бодлын хүчээр би сум дуган зах хязгааргүй өргөн тал моддыг зурглан хардаг байсан. Өөрийн мөвгдөөцийн түүх рүү өнгийн харах боломж надад гарах тийм ховор бишээ. Бидний үлдвэрийн зарим муур төвдөд эзний их орон амьдарч байсан ба тэд сүм хийд лам нарын үнж туслагч байж харж хамгаалдаг байсан. Төвдийн хамгаалагчдын нэгэн адил хулгайчийг яаж айлгах, үнд тэдлэл, соёлын зүйлсийг хэрхэн хамгаалахад биднийг сургадаг байсан. Төвдийн уулын бүсийн хүүтэн уур амьсгалаас хамааран тухайн орон нутгийн Сиам мөрийн үсний өнгө бүгд таасгаар байдаг. Хүмүүс бараг мэдэхгүй манай үлдрийн мөрийн үсний өнгө температурын өөрчлөлтөөс хамааран хувирч байдаг. Хүүтэн оронд үсний өнгө хар, харин халуун орны бүсэд цайвар, бараг цагаан байдаг. Зулцах цасан цагаан өнгөтэй төрдөг. Хожим үсэнд нь тэмдэг илэрч эхэлнэ. Хүмүүс цагаан хар шар арстан гэж байдаг шиг бидэнд бас ялгаа бий.
Жишээ нь далайн нохог сануудуулам зүстэй байх нь бий. Харин мисс Квэ болохоор шоколадын өнгөтэй толбоор бүрхэгцээ. Үнэхээр түүний эцэг шилдэг үйлдвэрийн авраг байсан. Түүнийг шоколадан байлдагч гэж нэрлэдэг байлаа. Ер нь мисс Квэгийн удам гайхалтай. Миний бичиг баримт мэдээж алдагцсан. Нэг удаа мисс Квэ бид хоёр энэ талаар ярилцсан юм. Тэр үед би мисс Квэ миний ургийн бичгийг чи үзсэн ч болоосай. Даанч харамсалтай нь бүх бичиг баримт Францад үлдсэн. Би одоо өөрийгөө юу ч үгүй нүцгэн юм шиг зөвлөхөр гонигтай байдаг юм гэлээ. Өө за, мисс Квэ тайвшруулах санаатай. Фифи, ийм дэмий юм бодхоо бол. Би эзэнтэй яриад миний ургийн бичгийг устгахыг гуйх болно. Тэгээд чи бит хоёр адилхан санаа амар байж болно гэсэн юм аа. Би үг хэлж амжихаас өмнө мисс Квэ могоо шиг үсрэн өрөөнөөс гарч одлоо. Эзэн дээр очихоор шатаас буухан надад сонсогдсон. Эзэн энэ үед хоёр талдаа шилэн таглаатай зис холоогоор ямар нэгэн юм хийхийг оролдож байв. Би сонссон. Тэр энэ хоолойг нүдэндээ барьж алсыг хардаг. Удалгүй эзэн мисс Квэ хоёр ямар нэгэн миний талаар санал нийлээгүй болтой маргасаар дээш гарч ирэв. Эзэн за яах вэ? Хэрв чи үнэхээр тэгж хүсэж байгаа бол ер нь чи хизээний өөрийнхөөрөө зөрүүд амтандаа гэж сонсогдлоо. Тэр бичгийн ширээрөө дөхөж очиход цаашаа жигнах дуу гарч шүдэнд зурх сонсогдов. Шатаж буй цаасны үнэр гарч дараа нь камин зүхний чимхүүрээр цаасны үнсийг тараах мэдрэглээ. Мисс Квэ дөхөж ирээд намайг хөнгөн түлхлээ. За болчихлоо гэж тэр хэлээд одоо бид санаа зовох хэрэггүй. Эзэн маа хоёрт энэ цаас шаардлагагүй гэж бидний ураг удмын талаар тэд сонирхож байсан болов. Бид бол тэдний хүүхдүүд шүү дээ. Хамар гинт захнаж би найтав. Агаарт гайхалтай анхлан үнэр хатсан. Өмнө мэдэрч байсан танил мэт санагдлаа. Фифи чи хаана байна? Маа намайг дудлаа. Одоохон гэж хэлээд би орноос усран булаа. Хамар татай үнэр мэдэрч би тэр зүгийг чиглэн шатаар буу. Фифи энэ бол хавч гээд маа амсаад үзтээ гэлээ. Галт тогооны өрөө шулуун шалтай. Эзэн нэг удаа мисс Квэ бит хоёрт нэгэн түүхийг ярьж өгсөн юм аа. Суур чулуун өргөлийн завсаар галтгоог доор хагуутай холбосон хонгорт байсан тухай. Хэрвхэн нэгэн хорон санаат итгээд суурийн чулуу байрнаас хөдөлгөх юм бол доош унгах аюул байна гэж би санаа зовдөг байсан юм. Харин энэ удаа маа надад шинэ хоол амтлах гэж дуудсан байв. Би Францын Сиамур төрөлхийн амттай хоолнд дуртай. Миний хүзүүг илдгээр илээд омортой тавганд маа намайг дөхүүлвэ. Мисс Квэ өөрийн хувийг идээд завгүй байлаа. Фиф чи яагаад шүдгүй өгшин Ирланд шиг тойрж яваад байгаа юм бэ? Над хоолоо идэж үжих гэж Квэ хэллээ. Мэдээж мисс Квэгийн хатуу үгэнд би гомддоггүй. Түүний зүрх сэтгэл зөөлөн энэрэнгүй болохыг би мэднэ. Бүх хүнд оромжлогдож өгсөхийн даваан дээр амьтээж явсан намайг тэр өөрийн гэр бүлд нэгтгэд баяртай хүлээн авсан юм аа. Тэр хэдий сурвалжит ядгуураас үл хамааран бүдүүлэг авир хаяа гаргаж чадахч гомдох биш хайрлах сэтгэл төрдгөө. Хавч гарахалтай амттай байсан. Мисс Квэ хэлэхдээ хавчийг Ирландын мэлмийн ойролцоо барьсан. Бидний хүнсний нэр төрөлд шинэ хоол оруулахаар эзэн шийдсэн байв. Яагаад гэж эзэн өөрөө хавч идтгүү шүү дээ гэж би гайхав. Тэр өөрөө хизээч идтгүү. Бидэнд хавч таалагддаг болохоор тэр худалдаж авсан хэрэг. Чи нөгөө сам хорхог санаж байна уу Фифи? Би санахгүй байсан. Эзэн маа хоёр намайг анх гэртээ авч ирэхэд би өсвөлэн байсан хэдий ч хоол идэх туршилгүй сул байсан. Тэр үед эзэн өсөд тамирцнаас түүний бие дэндүү сулхан байна. Түүнд нэг лаад сам хорхоо онгоолгоод өгдөө гэж хэлсэн. Нөөшийг онгоолгосон ч би идэх хүсэл, идэх бүхэл хөдлөгч дургүй байсан. Эзэн сам хорхооноос нэгийг авч миний аманд барихад миний амсаж хизээч үзээгүй тансаг хоол болохыг шууд ойлгосон юм аа. Ингээд би тэр дорн лазыг хоцолж орхиод дараа нь санаа ихэд зовсныг одоо эргэн санах бүрийг миний нөр утаадаг юм аа. Мисс Квэ намайг ичээж улаахлах гэж зориуд "Хүүш Фифи, чи нөгөө сам хорхоо эзний санаж байна уу?" гэж асуудаг болсон. Фифи эзэн биднийг машинаар зулгаагалгаж авч явахаар зэхэж байлаа. Өмнө нь чиний амьдарч байсан байрны хажуугаар явна. Битгий санаа зов. Бид зөвхөн дэрэгдүүр нь өнгөрнө гэвэ.
Миско машиныг гаражаас гаргахад эдэн туслагаар доош буулаа. Манай эзэн гайхалтай гоё хамбар ховг машинтай. Би маа туслагаар үлдэж, Лютик гарын халгаар хаасан эсгийг шалгаар доош уруудсан. Бид машин цугаад болдгийг уруудаж, тарамбайн гүрийг өнгөрөөгөөд Саттоны зөв явцгаасан. Тэнд манай гэр бүлийн эртний нөхөр доктор Чипмен амьдарч байсан. Бид нилээд урт замын туусны эцэст миний бодлоор Дублинд өгч ирсэн. Миско эзэн тусалж хаана хурд хасах, хаашаа эргэх, замд ямар машинууд таарсан талаар ярьж өгч явлаа. Түүнээс би их юм сонсож мэдсэн. Дублины талаар би сонссон. Эзэн тусалж ярих зураа зогс, торомцоо гişиг, эргэлт байгаа бүү март, хурдаа нэм. Энэ машиныг урдаа битгий гарга гэх мэтээр зөвлөхийн зэрэгцээ. Явж өнгөрсөн газар орны тухай тэр надад тайлбар хийж явлаа. Одоо энд төмөд замын Wenslet Road байна. Фифи, галт иргэнүүд эндээс гараагаа эхэлдгээ. Эзэн энд бид эргэлт хийнэ. Фифи, одоо би Nausa Street-ээр дарин өнгөрч явна. Эзэн хурдаа хасаарай. Фифид, би энэ тухай ярьж өгч байна. Өмнө бид энд яг Трини коллежийн эсрэг талд амьдарч байсан юм. Эзэн, чи дэндүү хурдтай явснаас би Фифи замын байдлыг ярьж өгч амжихгүй байна. За энд бол Saint Vincent's Green. Би энд байдаг байсан. Энд нугснууд үргэлж дуурч байдаг газар. Эзэн, өмнөх уулзуур дээр хууль сахиулагч офицер зогсож байдгийг бүү март. Энэ гудамжнаас радио нэвтрүүлэг хийдэг юм. Фифи гэх мэтлэн ам хуурайгүй. Хуурай явахгүй. Дублины гудамжаар давхин өнгөрөх зуур Миско надад товчхон тайлбар хийж явлаа. Дараа нь хотын байшингийн барилга, цэлгэр гудамжнууд арт хоцорч, эзэн хааз нэмэхэд машин угцсан хурдалж гарав. Бид уулын замд орж Мискогийн хинэрснээр нөгшийн сав минийхээр Дублины бүхэн амыг ундаалдаг том тогоо болох нуурыг имжин явлаа. Эцэст нь бид нөгөө байшинд өгч ирсэн. Машин зогсов. Эзэн над руу харж миний санаа зовж тогтолсон байдлыг анзаарч машин ухсхын хөдлөө. Одоо хэнд ч хэрэггүй хөгшин сохор муур намайг өмнөх эзэн буцааж өгөхвэ гэсэн айцаас ассан би санаа амран уужин амьсгал авлаа. Би хуржигн дуурайд муурын ёсоор магийн гарыг долоож талархал илэрх хийсэн. Агуу том муурууд сонсож байна уу Фифи? Чамайг айснаас болж зүрхэн зогсож энэ хорвоог орхивэ гэж айж байлаа гэж Миско хэллээ. Зөрөгтэй бай эмгэн минь, чи одоо манай гэр бүлийн гишүүн. Бид жанжин гүйсийн бутны дунд нэг хэсэг саатаж тоглосон. Ямар олон тулаа вэ? Бүгдийг нь барих юмсан гэж Миско орилж байв. Дараа нь эзний нэрсэн хон гэдэг амтныг хараад тэр огцом дуугаа хураасан. Би энэ амтныг хараагүй. Хоньны өрмөц цөмөр ноосны ихэн үнэрийг мэдэрсэн. Дараа нь бид дахин машин зууж гэрийн зүг хөдөлсөн юм. Бид говт хийж толгой дээр орших бэлт гэрэл цамхгийн дэрэгдүр өнгөрч явхад өтгөн ман дундаас тоглох гэж буй үнэ мөөрөх адил дохой дуу сонсогдвоо. Бид нарын дэрэгдүр тарамбай явж өнгөрөхөд түүний ордон дугуй төмөр зам дээр нэгэн хэмээр төжигнэн дуурнаа. Шуудангийн үрд зогсоорой. Манай хаягаар илгээмжирсэн байх ёстой гэж маа хэллээ. Маа хүлээх зуур Миско надад хандан Фифи, чиний хоёр зулцэг маш сайн өсөж тарниж байгаа талаар нэг эрэхтэй эзэнд мэдээлсэн. Тэдний хувьд бүх зүйл хэвэн байгаа. Хамар сүүлэнд нь хар ус ургаж эхэлсэн гэв. Би сэтгэл ханамжтай санаа алдлаа. Ингээд амьдрал надад ач буйнаа хайрлаж, миний хоёр хүүхэд хамт байж ажиргалтай өсөж байна. Тэд миний хамгийн утган үрс билээ. Би тэднэр болон тэдний халамжлан өсгөж байгаа сайн санаатай хүмүүсээр бахархаж байна. Үргэлжлэл бий.